Зах зээлийн судалгаагаар үзэхэд бол манай Монгол улсын зах зээл дээр балгын материалын дийлэнх хувь нь импорт байдаг. Төрөөс бол бодлого байх хэрэгтэй. Одоо юу гэдэг импортоор орж иж байгаа ижил төстэй бүтээгдэхүүнүүдийн гайлын татрыг нэмэгдүүлэх ч юм уу тий. Өшөө одоо татвар дээр одоо ажлын байр бид нар чи үйлдвэрлэл хийснээрээ зөвхөн зах зээлд бүтээгдэхүүнээ хангахаас гадна олон ажлын байраар олон залуучуудыг ажлын байраар хангаж штэ. Тэгэхээр тэр талаас нь татрын талаас ер нь олон талаас л дэмжлэг бол байх шаардлагатай л гэж байна. Ийм үйлдвэрүүд олноор бий болж Улаанбаатар хотын одоо шинэ дагуул хот одоо барилга байшин хотын ажил амьдралын тогтцолтой холбоотой бүхий л асуудлуудад одоо хувийн хөвшлийн оролцоог нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгаа. Ер нь зүгээр эрх зүйн шинжилгээ хүрээнд юу хийх ёстой юм бол хотын удирдлагуудад хотын удирдлага хувийн хөвшилтэйгээ илүү нээлттэй ажиллах тийм боломж нөхцөлийг олгож өгсөн бас тийм хуулийн шинжилгээ байх учиртай. Хувийн хөвшлийн оролцоогүйгээр хотыг хөгжүүлэх ямар ч боломжгүй байна гэж ингэж ойлгож байгаа. Тэр энэгээ бид нэр хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. Тийм ч учраас хувийн хөвшлийнхний үйлдвэрлэлээ тэлэх, бизнесээ өргөдөх тэр бүхий л боломж нөхцөлийг олгохын төлөө хотын удирдлага одоо хичээж ажиллах учиртай ийм цаг үеэр